хэдэн асуулт байна. За нэгдүгээрт энэ бид нар тойрж яриад явах уу. Ер нь өмч хөвчл өмнө алдаа гарцсан шүү дээ. Одоо өмч хөвчлийн хулгай ловер 2 гэдэг юмраа явуучих бай. Өмч хөвчлөөр нэг хэсэг нь уурхайтай, зочд буудалтай, архины компанитай болж үлдсэн. Нэг дийлэг ард түмэн ядуу үлдсэн. Энэ бол бодтой үнэ. Тэгээ олон түмэн ард иргэд маань энэ өмч хөвчлийн талаар, үн цаасны талаар ойлголттой болж чадсан юм уу? Үүнийг хөрөнгөний бирж нэг мэдээлэл өгч. Хоёрдугаар цагт тэр аудит байгаа юм байхгүй мөн Жарлан гишүүний асуултанд хариулсангүй. Тэр хариултаа өгч. Ер нь төрийн өмчийн орооны улаан цэнхэр тасалбарт ижүүрэн дүгнэлт өгсөн юм уу? Ер нь тэр дүгнэлт тэр үйл явц нь ямар байдалтай дууссан юм? Одоо ер нь тэн дээр гохирсон юм уу? Юмаа дуусгах хүмүүс байд юм бол ямар байдалтай байд юм болоо гэж асууя. За тэгээд тодруулаад энийг нэлийн хэдэн аж ахуйн нэгжүүдэд орж ирсэн байж байгаа. Энэ дулааны их усрүүдэд ховчлох асуудал байгаад байгаа. Энийг тэгээд зөв гэж үзэж байгаа юм бодлогын хувьд. За энэ дээр ямар байдалтай процессын дүгнэлтүүд хийгдсэн. Энийг нэг хэлж өгөөч. За тэгээд түрүүний хэлдэг мэдээлэлд ойрхон, эрх мэдэлд ойрхон олон түмний хэлдгээр нэг олигархууд өмчөө зузаадах ажил хийгдчих үед. Төрөөчдийн өмч хөвчлийн эзэдийн завшигчдын одоо үр шин бидэрт байж байгаа. Бидний уншдаг, судалдаг, мэддэг, ярьдаг, тойрж сэрвээд авах шаардлагагүй. Энийг бид нар бас энэ дээр яаж энэ мэргэжлийн байгууллагууд нь дүгнэлт судалгаа хийсэн юм бэ? Өмчийн тухай хуулиа явуулж байгаад энийг оруулж өгөхгүй бол яасан бэ гэдэг юм дээр ямар тодорхой дүгнэлттэй байгаа юм бэ? За тэгээд Бямцаг цайд Цэнгэл дарга хоёрыг олжлоод хариулаад байна. Компаниудын захирлууд байх шиг байна. Бүх захирлууд хариулчаарай. Танай компани дээр хин гэдэг менежер томилогдоод ямар үр дүн гаргав? Тэр менежерүүдэд нэг хэлээд ямар ажил үр дүн гарснаа нэг хэлчихээч. Тэгээ энэ одоо хавг мэдээлэлээр авчлаа. Олон менежерүүд чөлөөлсөн болж зарим хүмүүс шүн унтаж чадгаа болчиход байна шүү дээ. Даралт нь өндөрсөд. Тэгээ хариулт авт. Хариулт. Бямцаг цайд 3 номер. За. Ер нь өнгөрсөн энэ 5 удаагийн бас үндсэн чиглэл өмч хөвчлөх бодлого улсын их хурлд засгийн газраас оруулж ирээд тэдгээрийн бас нэг амжилтгүй хэрэгжсэн шалтгаан болвол бас н хардлага сэрдлэг ялангуяа тэр 1990-ад оны үед хийгдсэн өмч хөвчлөл мэдээлэлд ойрхон арай жоохон мөнгөтэй их усүртэй ийм улсууд нь хувилдаад хулгайгаар одоо нууцаар илүү одоо төрийн үн цэнтэй өмчийг үнгүүдүүлээд хувьдаа авцсан энэ одоо 90-ад оны алдаанаас одоо болж одоо өнөөдөр үндсэндээ бол өмч хөвчлийн өнгөрсөн олон жилийн амжилтгүй болоод байгаа шалтгаан бол энэ хардлагатай холбоотой. Яа харахгүй алдсан дахиад алдчих вэ гэдээ харддаг түүнээсээ болоод хөвчлөл төрийн компанийнхаа үн цэнтэй болгоод ард иргэдэд хөвчилж төр хувьд одоо бас хөрөнгөө шилжүүлэх энэ асуудал маань нэлээд одоо саад бэрхшээлтэй явж байгаа. Энэ дээр бас манай Жарлан гишүүн бас энэ аль болох төрийн оролцоог эдийн засгт багасгах энэ бодлогын хувьд дэмжинэ гэж одоо ярьж байгаа. Би бас дэмжиж байгаа. Хардхаа болий төрийн оролцоог биш хувийн хвшлээ дэмжсэн бодлого явуулъя гэж. 90-ад онд чи яасан гэвэл нэг бүх юм хаалттай. Ганцхан үнэн сонинтой, ганцхан телевизийн мэдээлэлтэй, тэр нь бүх юм цензууртай. Тийм бол мэдээлэл байдаггүй. Хүн болгон одоо үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх ийм бололцоо боломжинд бага. Хүн болгон мөнгөтэй шидхэн цөөхөн бизнес мөнгөтэй болсон. Өнөөдөр бол үндсэндээ бүх мэдээлэл ил тод болсон байна, нээлттэй болсон байна. Хүн болгон үзэл бодлоо илэрхийлэх, үгээ хэлэх тийм үү, чөлөөтэй эрхтэй болсон байна. Бизнес хийх, хувийн өмчтэй байх бүх бололцоо боломж бий болсон байна. Тийм болохоор одоо 90-ад оны алдаа бол одоо энэ цаг үед давтагдахгүй байх бас ялгаатай нийгэм бий болжээ. Энэ бас өнгөрсөн үед бас Монгол улсын одоо их хурл засгийн газар үеийн бас одоо бас бүгдээрээ зүтгэжсэн хүмүүсийн бас үр дүн баг. Хувийн хвшлийнх маань ч гэсэн идэвхтэй бас татвар төлж баялаг үтээж явсны үр дүн баг. Тийм болохоор одоо бид нэг урагшаага хараад бас нэг өөдрөг бодоод явахгүй бол тэгэл алдчих вэ гэж одоо бэвгээ суугаад байвал юу ч хөдлөхгүй. Түүний оронд одоо бас
өмнөх сургамжнаас дүгнэлт тэгээд илүү бас боломж бидэнд байна гэд урагшаа хараад явах нь зөв болоо. Тэгээд ингээд явхад л алдаа давтагдахгүй байх. Гэхдээ мэдээж одоо бид бүхэн ч гэсэн их хурл дээр ингээд ярьж байгаа маань тийм нээлттэй ард түмэн хил тод сонсож чинь хэнд ямар боломж олгогдох нь ямар компаниуд яаж хөгжлөж байгаа юм байна гэдэг хүн болгон нээлттэй харж байна. Тийм болохоор үүн дотроос нэг энэ ил тод байдал шилэн байдлын цааталт бүгд дээр нээлттэй хэлсэж байгаа байдлын цааталт бол тийм хууль зөрчсөн хулгай хийх тийм үйлдэлүүд гарчихгүй байхаа. Урд нь ч бол одоо үндсэндээ бас 14 онд хөтлийн цаймжихаа үйлдвэр дээр гарсан алдааг бид давтахгүй л гэж ярьж шít. Хөтлийн цаймжихаа. Тэгтэл чи тэр бол ингээд хэрвээ алдаа хийчих юм бол хууль зөрчих юм бол дараад нь нэг өдөр энэ ил болоод дахиад одоо ингээд хэдэн жилийн маргаан болоод одоо асуудал үүснэ. Тийм болохоор иймэрхүү алдаа гарчихгүй болов ийм алдаа гарах эрсдлүүд одоо энэ тогтоолын төслүүд дээр байх юм бол та бүхэн маань одоо сайжруулад засаад өгөөрэй л гэж та бүхнээс хүсье. Тэгээ төрийн эмч компаниуд захирлууд за бүгд дээр хариулах гэж явах асуух. За тэгье бүгд дээр хариулъя. За захирлууд ээлжлээ суугаад байгаарай. За хэн хариулах вэ? За Мят компани. Мят компани дараа нь Эрдэнэс Монгол. За гараа өргөөрэй. 4 номер. За гишүүдийн өдрийн амгалан айлтгая. Тэгээд Эрдэнэс Монгол компани гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч даваа талын асуултанд хариулъя. За зөвхөн Эрдэнэс Монголын одоо компани өрөөнд нийтдээ 5 менежер байгаа. Тэгээд өцгтөр бас ажил байдалтай танилцсан. Тодорхой бас тодруулах зүйлүүд байгаа. Зарим нь үр дүн гаргаж, зарим нь бас үр дүн нь бас тодорхойгүй асуудлууд байна. Тийм учраас миний бас ажил аваад үндсэндээ 2 онжиг учраас яг бүрэн ийм байна, тийм байна гэж хэлэх жоох эрт байна. Гэхдээ засгийн газраас бодлогын хүрээнд үр дүнтэй ажиллаж байгаа менежерүүдийг одоо үргэлжлүүлж ажиллуулах, үр дүн дээр нь суурилж бас зарим бүтэц оронтойг өөрчлөх ийм зарчим барьж байгаа гэж ойлгож байгаа. За манай бас нэгдлийн хүрээнд тариалагдж байгаа бусад компаниуд ирсэн учраас өөрсдийнхөө менежерийн талаар та бүхэнд бас мэдээлэл өгнө. Мят байгаа мó? 1 номер. Оройн дүргийн Мят компаниас санхүү удирдлагын газрын захирал зэгц. За гишүүний асуултанд хариулъя. Манайд 2024 оны засгийн газрын шийдвэр тогтоолоор 2 менежер томилогдсон. Бүтээмжийн менежер, хяналтын менежер. Өнгөрсөн хугацаанд бүтээмжийн менежерийн хувьд бол авилгын эсрэг ISO 37001 тогтолцоог нэвтрүүлэх ажлын хэсгийг ахалж ажиллаад тухайн тогтолцоог бид нэвтрүүлсэн. Нэвтрүүлсний хүрээнд одоо авилгатай тэмцэх тодорхой шинжилсэн журамтай болж шүглүүлэх процесстой энэ асуудалтай тэмцэх хороо гэх мэт одоо зохион байгуулалтын ажлуудыг хийгээд энэ тогтолцоонууд одоо ингээд баталгаажсан байгаа. За ийм ажлын үр дүнтэй байна. Өнгөрсөн 7 хоногт тузаас бас мөн засгийн газрын үүрэг чиглэлийн дагуу хуралдаад тус 2 оронтойг байхгүй болох үтсийн өөрчлөлийг шийдвэрийг гаргасан. За Эрчилт Монгол. Зургаа номер. За Эрчилт Монгол компанийн хувьд бол 3 менежер томилогдсон байгаа. За энэ менежерүүдийн ажлын үр дүн одоо энэ оны эцээр дүгнээд өөр чиг үүрэг шилжүүлэх, өөр ажилд шилжүүлээд ажлын одоо бүтээмжийн хангалтгүй гэж үзсэн менежерүүдийг бол чөлөөлөх тийм үйл ажиллагаа явуулна.
За 1 номер. За. За Монголын хөрөнгийн бэлж компани гүйцэтгэх захирлын үйл гүйцэтгэгч Мөнхбат Батцангүрэл гишүүний асуултанд хариулъя. За эхний асуулт хөрөнгийн бэлжээс олон нийтэд чиглэсэн мэдээлэл сургалтын тухай асуудал байсан. За манай байгууллага бол олон нийтэд үнд цаасны зах зээлийн талаар ойлголтыг түгээхдэл бол давтамжтай анхан шатны болон агсан шатны сургалтуудыг бол захимаар болон биечлэн тогтмол хүргэдэг байгаа. За мөн бас 25 онд онцлоход бол 21 аймагт хүрж бас үнд цаасны зах зээлийн тухай танилцуулгуудыг бол хийсэн байдаг. За хоёр дахь асуултанд нь бол Монголын хөрөнгийн биелэгчдэр альва менежер бол томилогдож ажиллааг байгаа. За өөр. Хоёр номер. За Батцангүрэл гишүүний асуулт хариулъя. За яг гадуур бол 128 400-г тоо явдгийг. За яг томилгоонд нь бол бас төрийн жуулах зохицуулалтын газар оролцсон учраас миний хэлж байгаа тоо бол үнэн бодтой тоо. Ер нь бол 78 менежер бол томилогдсон. За энэ 78 менежерүүд бол 3 намаас гуруулангаас нь томилогдсон. Монгол Ардын намаас бас 20 орчим 19 хүн бидгийг. Ардсан намаас бас 20 хэдэн хүн намаас бас одоо тэр хэмжээний хүн. Ер нь бол 130-аад хүний анкет ирсэн. Ингээд нэг 77 8 дээр ирээл зогссон. Дахиж бол томилгоо хийгдээгүй. Засгийн газрын тэмдэглэл гарахтаа ямар агуулгаар гарсан бэ гэхээр бол ажлын дүгнэ. Тэгээд ажлын дүгнээд бас бүтээмжтэй сайн ажилласан улсуудынх нь бол дараагийн ажлынхаа асуудлыг одоо шийдэх зүйтэй гэдэг агуулгаар засгийн газрын тэмдэглэл гарсан байж байгаа. Энэ тэмдэглэл Хоёр номер. Гэхдээ өвчмчлэн тухай яриаг үл дээ. Нөгөө менежерүүдийн томилгооны талаар Батцангүрэл гишүүн асуусан учраас хариулж ял л да бид нар. Тий. Гого. Одоо хэн байгаа? Өөр хэн байна? За 1 номер. Үндэсний давхар даатгал гүйцэтгэх хувьцаат компаниг үүсгэж авахланд манай компаниас батлсан тууцын хүрээнд менежерийн оронтой бүтэц байхгүй манай томилогдоогүй. Өөр компаниуд хэлж байна. Хариул. Цэнгэл дарга хүмүүсээ ягаад суулгаад хариулдаарай. За 4 номер. Нэг. За эрхэм гишүүдийн энэ өрөө мэндийг Цэмшхо стратеги төлөлт бизнес хөгжлийн газрын дарга Ган Уяг манай компани дээр ардсан намын Мөнхбат хүн намын Бархас байдагт 2 менежер томилогдож ажиллаж байгаа. За Цэнгэл дарга 2 номер. Батцангүрэл гишүүд би яг жигсаалт дараа танд гараад өгье. Над төрсөн бүх жигсаалтууд нь утасныхан дугаартай бүх юмуд нь байж байгаа. Томилогдсон томилогдоогүй хүртэл байж байгаа. Тэрийг би танд маргааш өглөө өгч бүх төхөө. За тэг.
За Бямцэг дарга. За Батцөмөрлөг шүү. Тодруулна. За тэр юунд тодруулж хариулт авъя. Тэр нөгөө өмнөх ягаан цэнхэр улаан цэнхэр тасалбарууд дээр ер нь төрөмчийн байгууллагаас ижүүрийн дүгнэлт хийсэн юм байгаа юу. Тэгэд нэг зүйлийг бас тодорхой бид нар ойлгох хэрэгтэй байгаа. Энд ард түмний олон нийт маань яг оролцоод бэлэн байна уу? Мэдээлэлтэй байж чадах уу? Үүнийг худалдаа авах чадвар байгаа юу? Өмнөх жишгээр урьдчилаад уурхаатай болцсон, буудалтай болцсон, компанитай болцсон хүмүүс маань дахиад хөрөнгөө зузаатах юм шүү. Нөгөө ашиггүйгээд байсан аж ахуй нэг давсан орлоготой дансандаа сэбэнд мөнгөтэй байсан гэж яригддаг тэр давтдах юм биш үстэй. Нөгөө эмчилгээ хичээлийн газар очижсэн уурхай маань шинэ ордтой болсон шиг явдал гарах үе дээ. Энийг нэг тодруулж асууя. За 2 номер. За гишүүний асуултанд хариулъя. За Монгол улсад өмч хөвчлийн процесс 1990 оноос эхэлсэн түүхтэй байдаг. Анх одоо өмч хөвчлөлт гэж эхлээд Монгол улсын иргэд буюу нийслэлчүүд бол орон сууцаа бол үнгүй хөвчилж авсан. Нэгдүгээрт. За хоёрдугаарт малыг малчтад нь хөвчилсан. За Монгол ер нь бол хүн бол өмчтэй болох эхлэлийг бол одоо шинэ үндсэн хууль бол олгосон. Энэний дагуу бол өмч хөвчлөх процесс бол ингэж эхэлсэн түүхтэй. Их баг одоо тасалбарууд гарч ирээд ингээд төрийн өмчийн хороо 1996 онд байгуулагдаад төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль 96 онд батлагдаад дараа нь компани хууль батлагдаад явсныг та бүхэн мэдж байгаа байна. За бид бол энэ хугацаанд бол одоо алдаа оноотой ч гэсэн бол өмч хөвчлөлийг бол хийсэн. За бид нар бол худалдаа хөгжлийн банка 100% хөвжилсэн. Нефт импорт концерноо 100% хөвжилсэн. Төрийн өмчийн даатгалаа 100% хөвжилсэн. Апуга 100%, шарын голлоо 100%, хонгор үндэс цаасныг 1 минут. ингээд зэрэг одоо нийт 28 одоо аж ахуй нэгжийг бол одоо ихэнх нь одоо 100%, зарим нэг нь 34, за төрийн банкыг бол 571%-аар ингээд хөвчилсөн байдаг. За энэ бол одоо бас тодорхой хэмжээгээр бол энэ өмч хөвчлөлийн орлого бол улсын төсөв тухайд ордог байсан. За энэс бол сая манай Бямцэг дарга хэлсэн нийт 2019 аж ахуй нэгжийн 278.5 тэрбум төгрөг бол одоо улсын төсөв төвлөрж орж ирсэн байдаг. Ер нь 2020 оноос хойш төрийн компаниудын төсөв татварт хураамж хэлбэрээр 18.7 их 80, ногдлол ашиг хэлбэрээр 1 их 80-ийн төгрөгийг бол одоо бас төвлөрүүлсэн байгаа байхгүй юу. Тэгэхээр энийг бол одоо бас 100% үгүйсгэж болохгүй л те. Мэдээ тодорхой хэмжээгээр энэ өмч хөвчл бол үр дүнгээ өгсөн. Гэхдээ мэдээж алдаа оноотой асуудлууд бол босног бол болсон. Энэ дээр бид засгийн газрын их хурлын тогтоол дээр бол 5 удаагийн үндсэн чиглэл дээр үнэлт төгөлт өгье гэж. За Брүүдэрч гүшүүн